Орон нутгийн хөгжлийн сангийн энэ бүрдэлт энэ сангаас хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ түүний үр дүнгийн асуудлыг бид онцгой анхаарах ёстой юм. Цаашид энэ орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлээ, эдийн засаг төсвийн эрхчлөөг сайжруулъя гэдэг талаар их ярьж байгаа. Тэрч битгий хэл энэ орон нутгийн хөгжлийн санд хуваарлагддаг хөрөнгө буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн одоо орон нутгийн хөгжлийн санд нэгдсэн санд өгж байгаа 10%-ийг процентын нэмэгдүүлэх гэж байгаа. Тийм учраас энүүгээр хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын мөнгөн дүн бол нэмэгдэнэ. Тэгэхээр энэлүү тавьдаг эрх зүйн зохицуулалт юмнуудаа илүү боловсронгуй болгож төлөвлөлтийн шат гүйцэтгэл үр дүнгийнх нь асуудал руу нэлээд онцгой анхаарал хандуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх тал дээр нь төсвийн байнгын хороо онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Тийм учраас би ер нь бол энэ төсвийн байнгын хорооноос энэ асуудлыг хэлтсэнтэй холбогдуулж одоо засгийн газар төрөө сайн зориг гишүүн хилэнлээ тодорхой чиглэл өгж энүүнийг нэг анхаарах нь зөв байна гэдэг нэг ийм асуудал байгаа юм. Хоёр дахь зүйл би энэ шин тутам одоо харилцаа зохицуулаад байгаа хуулиудын хэрэгжилт үр дүнг ахиулах үүнийг одоо сайжруулах зорилгоор бас бид тодорхой арга хэмжээнүүдийг хийх ёстой болчиход байна уу гэж ингэж ойлгоод байгаа. Энэ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тэр аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хийх гээд байгаа ажлаа орон нутгийн хөгжлийн сангаар нь дамжуулж хийж байхаар хуульчлаад өгчихсөн. Тэгээ энэ хуулийн хэрэгжилт үр дүнг илүү сайн одоо судалж үзэж энэ чиглэл дээр одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээ хийх ажлынхаа чиглэл юмнуудыг их тодорхой болгох ёстой болов гэсэн ийм одоо байр суурь байна. За дараагийн нэг хэлмээр байгаа зүйл бол энэ орон нутагт олгож байгаа эрх мэдэл ер нь улсын их хурлаас тодорхой интервал дотор хувь хэмжээ тогтоох татварын ийм эрх хэмжээ өгчөд байгаа шүү дээ. Тийм учраас энэ малын тоо толгойн албан татварын тухай хууль этрийг эргэж нэг нэлээд сайн харж үзэж зүгээр аймгийн хэмжээнд нэгтгэхэд аймгийн аймгийнхаа төвшөнд мөрдөгдөх тийм шийдвэр гаргачих нь одоо ямар байдгийг болоо. Уг нь бол яг харахгүй энэ асуудал бол бас тухайн бүс нутаг энэ бэлчээрийн дац угаасаа мал аж ахуйн салбарын өөрийнх нь эдийн засгийн эргэлт бүтээмж энэ юмнаас хамаарч бас тогтож байхаар л зүйлчилж өгсөн. Тэгэхээр энүүнийг ер нь нэгтлэж зохистой болгох тал дээр нь бас одоо их хурл анхаарлаа хандуулж ажиллах ёстой юм болов уу гэж би бол энэ талаас нь бодоод байна. Тэхийн тулд мэдээж дахиад засгийн газар руу өгөх чиглэл дотроо энэ чиглэлийн асуудлыг оруулж ер нь ямар хуу байдлаар эрх мэдэл юмнуудыг нь зөв зохистой тогтоох юм гэж ингэж ойлгоод байгаа. Зүгээр ер нь газар тариалангийн салбарын мал аж ахуйн үйлдвэрлэлийн зөв хослолын асуудлыг яриад судалгаа хийгээд үзэхэд улсын хэмжээнд 5 хон сум малын нэг төрөл дээр яг татвар ноогдуулах дээд хязгаартаа тулгаж тогтоосон байдаг.